Сайн байцгаана уу манайха? За ингээд энэ бичлэгээрээ манайхаас 1 цаг орчмын зайтай байдаг. За нөгөө алдартай Чикагогийн үүлэн хаалганаас бол нэг 15 минутын зайтай орших тийм шинжлэх ухаан технологийн музей рүү үзэхээр явсан байгаа. За гаднаасаа бол нэг тийм энгийн даруухан сүр сар гэсэн юм байхгүй. За тэгээ ороод доошо буугаад билет аваад буцаад дээшээ гардаг. Ингээд гол танхимдаа ирэнгүүт гол танхимынхаа голд нь амар хөрхөн юм хүүхдийн анхаардыг татсан юм мэдрэгчтэй шал идэг юм бэлээ. Манай охин дээр нь зогсонгууд сэнсэн эргээл зөндөө тоглосон. Гişгэрийн цаасна алга болж мэлээ амар хөөрхөн. Энд бол бага насны хүүхдүүд бол ингээл тоглоол бараа өдөржингөө өнжгөр юм бэлээ. За тэгээд дараагийн одоо танхимд болохоор ийм галт тэрэгний хөгжил байгаа хгүй эхлээл ийм уурын тэгэл дараагийнх нь ямар хөдөлгүүртэй болсон гэл одоо сүүлийн үед одоо энэ Empire Express гэдэг ийм хурдан галт тэрэгтэй болсон байгаа. За тэгэл хүмүүс энэ дотор нь ороод тэгээ сууж үзээд ер нь бол яг иймэрхүү төрлийн галт тэрэг ямархуу байсан бэ гэдгийг харж байгаа хгүй юу. Манай охин бас ороод гарсан. За мөн энд болохоор Чикагогийн эргэн тойрны амьдрал, уул уурхай, за тэгээ хот жойлт, хотууд, бомбтууд ямар байгааг харуулсан юм том манекен байсан. Энийг харуулъя. Дараагийн танхимд болохоор байгалийн үзэгдлүүд хэрхэн яаж үүсдэг тухай тайлбарсан бүр үзүүлэлттэй амар гоё юм лээ. Энд дээр ялангуяа өсвөр насны хүүхдүүд очивол үнэхээр дурдлахаар юм лээ. За жишээ нь энэ бол одоо торнадо яг яаж үүсдэг вэ? Ямар механизмаар болдог вэ гэдгийг ингээ маш гоёор харуулсан. Тэгээ бүр голд нь ороод зогсож болдог. Бид нэр ингээ голд нь ороод зогссон. Тэгээд энэ маш хүчтэй сэлхэгтэй болохоор яг ингээ голд нь ороод зогсохоор бүр ингээ амьсгал авч чадахгүй хэмжээний болоод ингээд амьсгал дутагдаад байгаа юм шиг санагдсан юм лээ. Энэ гэрлийн хэсэгтд мань машин хурдан яваад гэрэл нь бүдгэрх юм бол удаа авд юм лээ. За энэ болохоор ингээд энэ дэлгэцэн дээр болохоор өөрөө яг энэ далайн төрөлхийг ингээд зохицуулдаг өндөр давтамжтай тийм давлгаа үүсэхгүй эсвэл тийм намхан давлгаа үүсэхгүй гэдгээ өөрөө сонгоод ингээд өгдөг. Тэнгүүт ингээд далайн иргэний юм аажуухан байвал эсвэл юм богцсон байвал ямархуу байдлаар ингээд далайн төглөг орж ирдэг вэ гэдгийг бас харуулсан билээ. За ингээд манай бяцхан охин маань эмээтэйгээ хамт онгоцсон давталтаа сууж үзсэн. Энэ онгоцсон болохоор онгоцны дээр доор нь юу байдгүй, тэгээ багажнууд нь ямар байдгүй, за тэгээ аюулгүй байдал, тэгээ бүх зүйл нь ямар байдгийг ингээд айгуугаа шил тойлоор харуулсан билээ.
blue paradox come from? All life one drop of water may seem insignificant, but billions of years ago the earth cooled and steam condensed to rain. Those little droplets became our mighty oceans. It's what we're drawn to and where we come from. All life, human or otherwise, is connected to the ocean. Without it, no living creature can exist. It's home to nearly all living things, from the smallest microorganisms to the magnificent blue whale. Nearly 3/4 of our biggest cities are by the sea. With almost half the world's population living within 60 miles of the coastline. It influences our weather, produces the air, За хайр чи сая юу хийсэн бэ? За энд ингээд хонцор хог хаяг багасгах ийм одоо commitment-тэй амлалт өгд юм байна. За одоо энэ ингээд нэг удаагийн хэрэглээний пластикийг би одоо багасгана гэдэг ч юм уу те. За энэчнээс ингээд сонгоод мэдээж эндээ бол үнэнч байх хэрэгтэй. Эндээ за энд би чиний нэрийг бичиж байгаа. За одоо ингээд энэ ханан дээр ингээд нэр гарах юм байна. Айгуу томор харагдана. Эхлээд. Дугу нараа гигэ. Дугу. Jump. Дугу. Оо яг. Тий гигэ дугу юм уу? Ээжээсээ бэрээрээ. За миний альны нөө авч унмаар байна. Би чамд аваад өгье. Амар үнэтэй хаа. Энэ хамгийн анхны Ford-ын зам шүү дээ. Энэ юус машины пластик өөрчилсөн. Одоо ч хүрсэн үү? Ийм. За
агуулт хөлөг өгсөн. Шик сонгоцны. Шинэ штэ. Рояли бунтмэн дэлгэрээ. Мен рояли браа. Энд Титаник байгаа юм шүү. Гүн үү? Титаник арай биш үү? Арай биш юм шиг байна. Арга цавийн жоохон. Тэгэхээр амар том. Үгүй багуудын хаа. Титаник чинь дөрвөн үлдсэн шүү дээ. Том яндантай. Энэ дунд ага үлдээ. Эндээс хэлж чинь те. Dawn of the Steam гэх юм шүү дээ. 1852 оны. За энэ бол хэмжээ нь бол бас арай юу юм. Гайгүй. Тийм бэ. Тэгээ ингээд лаглаг болгоод энэ усан хөдөлгүүр гэдэг лөө. Тий. Усан хөдөлгүүр. Марвел 1886 оных бол явчваа. За Яг нөгөө далайн дээр үсгийн 1850 сонгоц. 820 Харин энэ яг Америкийн нэсэн Колумбсын юм. юу нэ? Америкийн нэсэн Колумбсын юм. За тийм байна. 1492 он гэж шүү дээ. Тийм байна. Christopher Columbus Америк ТВ-г анх удаа баруунчууд Олон хүн очижээ. сонирхолтой байна. Энэ аюу нөгөө Аз стилийн сонгоц шүү дээ. Хятадтай. Тийм байна. Энэ нь бол байдаг шүү дээ. Юм ихтэй хүн. Ой, чиний намайг батаад таваарэ. Ой. Хөөе. Хүүш бараа сурахгүй алга болчлоо. Хүүш яа гүүж байгаа гинэ. Oh my god. Хашаа хот. Ой. Е. Ой, ахаа. За ингээд музейг үзэж дуслаа. Гэрийн зүг харьцааж байна. Дараагийн бичлэгээр дахин уулзъя. Bye bye.